Манайд та бүхэнд удаа Монгол орны хамгийн үзэсгэлэнтэй аймгийн нэг болох Арангаан өнөөгийн байдлын талаар танилцуулъя. Арангаан аймаг нь Монгол орны төв хэсэгт оршдог нийт 20 сумтай, байгалийн өвөрмөц тогтцтой, Галтуулын тогоо, Халуун оршоо, Эрхийн цагаан нуур, Хоргын тоогоороо алдартай. Өнөөдөр аймагт 90 гаруй мянган хүн амьдарч байна. Ихэнх нь мал аж ахуй эрхэлдэг боловч сүүлийн жилүүдэд аялал жуулчлал үйлчилгээний салбар хөгжиж байгаа. Аймагт ихтэй сургууль, мэргэжлийн сургуулиуд, театр, музей зэрэг соёлын байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна. Залуус нь шинэ технологи боловсролд идэвхтэй хандаж эхэлж байгаа. Өнөөдөр Арангайд аялал жуулчлал хамгийн ирээдүйтэй салбарын нэг болж байна. Жил бүр олон жуулчин Хоргын тогоо, Эрхийн цагаан нуур, Тайхарчлуу гэхэд байгалыг сонирхож нутгийн иргэдийн орлогыг нэмэгдүүлж байна. Байгаль, түүх, соёлын үлгийн нутгаас гадна ирээдүйд хөгжлийн том боломж бүхий аймаг юм. Гайхамшигт дуурсгалт даяар маш гайхамшигт харилтгүй үнэн хүчит даяар дуурсгалт харилтгүй зоригоор хамаг олонний сэтгэлийг татагч даян явраг нацгийн жамин нь 1899 онд төрж 1979 оны хооронд Сайн ноён хан аймгийн Далай Чанхор вангийн хошуу буюу одоогийн Арангаан аймгийн Цахир суманд амьдарч байжээ. Улсын наадамда 1926-28 онд төрүүлж 1925 онд үзүүлжээ. Мөн 1927, 30, 34, 37, 39-өөс 42 онуудад мөн 1946 онд нийтдээ 9 удаа шүүрсэн байна. Аян жин тээж явахдаа тэрээр гүүр цөмөрөхөд ачаатай бууран тайлагны хөлнөөс өргөөд гаргасны улмаас ард олондоо буур жамин хэмээн алдарсан гэдэг Монгол бөхчүүдээс үндэсний спортын гавьяа тамирчин цолыг хүртсэн 2 дахь бүх юм а. Эд залуудаа тэрээр 2 м гаруй өндөр 130 гаруй кг жинтэй байсан гэдэг. Түүний дархан мэх нь дамжиж орох, халж суйлах, дугтрах зэрэг. 1910 онд Арангаан аймгийн Их Тамир сумын Хануун гол гэдэг газар Малчин ард Даш цэвгийн 3 дахь охин болон мэдлжээ. Хан өндрийн хүрээ аваар нутаглаж байгаад 1920 онд богдын хүрээнд иржээ. 1923 онд хүрээний баг сургуульд орж Дэ Сүхбаатарын клубт Монгол ший гардыг мэдэж авснаар урлагийг сонирхох болжээ. Ингээд аавынхаа зөвшөөрснөөр Дэ Сүхбаатарын нэрмжит ардын үлгэр жишээ клубт сайн дураараа шалгуулан тэнцсэн гэдэг. Дэ Эчин орлогын анхны багш нь Дэ Иш Дулам Ил Дамдин Базар Даш цэвгнэр байв. Багш нарынхаа зааж өгсөн өнгө аяс үгнүүд цээжинд нь хоногсож түргэн хугацаанд хэд хэдэн дуутай болж ардын цэнгэлт хүрээлэн хэмээх гэр хэлбэртэй ямар ч баган тулгуургүй бөмбөгөр ногоон барилга ашиглалтанд орж интернэцийн нээлтийн концертанд хандарма цэнхэрлэн харагдан зэрэг дуунуудыг тайзнаа гарт дуулж байлаа. Тэрээр Монгол улсаа тэр дундаа Монголын соёл урлагийг дэлхийд сурчилж таниулах үйл хэрэгт гар бие оролцож иржээ. Үүнд 1933 онд Москва хотноо театрын олимпиад, 1935 онд Таран туваад тоглолтоор, 1936 онд Монгол хүү киноны ажлаар, мөн 1935 онд Пянзан дуу хураалгахаар зөвлөлт холбоод улсад, 1959 онд Шведэд инх тайвны хуралд тоглохоор, 1961-66 онд зөвлөлт холбоод улсын Бурайд улсад тоглолтоор, 1967 онд зөвлөлт холбоод улсад Ахмад уран бүтээлчтэй Москва, Ленинград хотуудад очиж ажиллаж байжээ. Монголын театрын музейн сан хөмөрг буланд ардын жүжигчин Даш цэвгийн Эчин хорлоогийн гар бичмэл бүхий дэвтэр бий. Дэ Эчин хорлоо тэрхүү тэмдэглэлийн дэвтэрт өөрийн амьдралын дэлгэрэнгүй түүхийг бичиж артлаас нь залгуулан өөрийн бичснийг хүнээр дахин хулуулж бичжээ. Тэрээр 1935 оны 10 сарын 1-нд Монгол улсын гавьяа жүжигчин цол тэмдэг
1951 оны 10 сарын 17-нд Бүгд найрамдах Монгол Ард улсын ардын жүжигчин цол тэмдгээр шагнуулж байжээ. Архангай аймгийн түүхэн дурсгалт газрууд нь Архангай аймагт Хүннүүгийн уян булиш, Хэрэгсүүр, Хөшөө чулуу олон байдаг. Тухайлбал Хорог уулын ойролцоох Бугуун чулуун хөшөөнүүд, Игт Амир сумын Шивэртийн хадны зураг, мөн Цэцэрлэг хотын орчим түүхэн дурсгалууд нь манай нутгийн бахархал юм. Эдгээр нь Монголын түүх, өв соёлыг хадгалж үлдсэн үнэт төв билээ. Болгон уул нь Архангай аймгийн Цэцэрлэг суманд оршдог бөгөөд байгалийн үзэсгэлэнт байдал түүхэн дурсгал зүйлийг нь хамгаалах зорилгоор 1965 онд улсын тусгай хамгаалтанд авсан. Өгийн нуур Архангай аймгийн Өгийн нуур сумын нутагт оршдог. Энэ нуур нь тахилгатай тул эмэгтэй хүн орохыг цээрэлдэг. Чулууд гол Архангай аймгийн нутагт орших Чулууд голын урт нь 415 км. Энэ гол нь Хангай нурууны хамгийн өндөр цэгээс их авдаг учраас уналт их, урсгал хурдтай уулын гол юм. Хорог Архангай аймгийн Тариад сумын төвд оршдог. Өдгөөгөөс 9000 орчим жилийн өмнө дэлбэрч байгаа тунтарсан галт уул юм. Тэрхийн цагаан нуур Архангай аймгийн Тариад сумын нутагт оршдог. Сувраг хайрхан уул Архангай аймгийн Цэцэрлэг Цэнхэр сумын нутагт оршдог. Сувраг хайрхан уул нь хормоогоороо ой модоор гучигдсан түцгэн оройтой ноён оргил юм. Тамир гол Хангай нурууны хэсэг 3 ангархай цохиодон нуруунаас их аван урсна. Тайхар чулуу Архангай аймгийн Игт Амир суманд байдаг. Хар балгас Архангай аймгийн Хотон сумын нутагт орших орхон жирэмтэй 2 голын бэлчирт байдаг. Бэлгээ хааны зохицолбор Архангай аймгийн Гашаад суманд оршдог. Архангай аймаг бол үзэсгэлэнт түүхийн соёл дурсгалт газраар баялаг аймаг юм. Үзэсгэлэнт нутгийн нэг болох Архангай аймагт очивол заавал идэж үзэх мөн худалдаж авах ёстой зүйлсийн талаар ярьж өгье. Архангай аймаг нь зөвхөн байгаль түүх соёлын дурсгалаараа бус нутгийнхаа уламжлалт хоол хүнс гар урлалаараач жуулчдыг татдаг. Жуулчдад зориулах зүйлс нь болохоор нэгдүгээр Архангайд очив хүн заавал нутгийн уламжлалт цагаан эдийг амсаж үзэх хэрэгтэй. Өрөм, ааруул, тараг, шар тус зинг нь нутгийн хамгийн цэвэр байгалаас гардаг учраас амц чанаа сайтай. Хоёрдугаар монголчуудын хамгийн алдартай хоолнуудын нэг болох хорхог Архангайд онцгой амцтай хийгддэг. Халуун чулуугаар махын жигнэж болгосон энэ хоолыг нутгийнх нь хийснээр идэж үзэх нь аяллаа нэг сайхан дурсамж болно. Мөн банштай сүтэцээ болон гэрийн эзэгтэйчүүдийн хийдэг талах бонцог нь аялагчдад заавал амсаж үзэх уламжлалт идэв юм. Худалдаж авах ёстой зүйлс нь болохоор Архангайд очисон хүн дурсгал болон авч явахад хамгийн тохиромжтой нь мөн л ааруул өрөм удаан хадгалдаг хаан амц чанараа алдахгүй мөн Архангай нь гар урлалынхаа бүтээлүүдээр алддаг. Модон сэлбэр, мөнгөн эдлэл, эсгий болон нэхмэл эдлэлүүдийг худалдаж авч болно. Үүнээс гадна нутгийнхаа байгалийн бүтээгдэхүүн болох зэрлэг чимээс зүгийн бал зэрэг нь жуулчдад их л таалагддаг. Ингээд үгнэхэд Архангай аймагт аялсан хүн зөвхөн байгаль түүх соёлын өвийг үзээд зогсохгүй нутгийн уламжлалт эдээ ундаа гар урлалаас заавал амсаж худалдаж авч дурсгал болгон үлдээх хэрэгтэй. Энэ бүхэн нь аяллаа илүү утга учиртай мартагдашгүй болгодог юм байна лээ шүү.